ээжтэй төр их хой заяа бидэнд олжээ. Өөр хүүхдүүдээ гавьяатын арга болж их хой заяаг одоо түшилцэх сайхан сэтгэлтэй үнэхээр өнцгөрч аавтай байх хой заяа бас бидэнд олсон. Үнэхээр их таалагдж байна. Ингээд өнөөдрийн үйл ажиллагаанд үе үеийн олон шагнаар маш олон багш нар үе тэнгийнхэн хэд хэдэн үеийнхнийг цуглуулсан гавьяатынхаа найрыг хийж байгаа ээжтэй үр хүүхдүүдээс чин сэтгэлийн баяр хүргээд ээжийнхаа залуу наснаас нь хүүхэд үеэсээ одоо хоббирч хүсэл мөрөөдлөө бас дуулж өнгөрүүлдэг байсан. Тэр жоохон чөлөө цагаа өөртөө бас кайфтайгаар өнгөрүүлдэг байсан үеийг дурсаад одоо ч гэсэн миний ээж дуулдаг. Ингээд ээжтэй гоё гитар бэлгэлээ өргүүлдэгээс. За ингээд аавч хоёртай урт удаан насалж Урач биднартаа урт хугацаанд амттай байж ерөөлийн сайхан үгээ хийж задарч явхад сагдаж сайхан байдалд маань оруулаад дутуу үед маань дэмжиж хийж зөвлөдөг энэ сайхан зан заншлаараа энэ боломжгоо биднартаа байнга хийж байгаасаа гэж хүсэж байна. Ингээд дөрөв ачтайтэй хоёр сайхан гэр бүлийг элэг бүтэн ийм сайхан амьдралаар хавхурмын амьдрахад бүр хүүхдүүдээ бүхний зүв занж байгаа шүү. Тэгээд гавьяат ээжтэй гавьяатын арын алуу асаалтай дангуулсан аавтай байх бас өчтөн их чаленж юм аа. Бид нар буруу явах хэрэггүй байдаг. Тэгээд та ихтэй үнхээр сүсдэг мөрөгдөг шүү. Баярлалаа анжироо. За бүгдээ баярлалаа. Өчигч маань одоо бүх цөөхөн гэж дуулж болохгүй гэсэн. Хэрвээ дуусах их өгөх юм бол төгсгөлт нь хахаараа энийг дуулж үзэнэ. Үнээр сайхан ард настай таангон чүр хүүхдүүдээ харж өнөөдрийн сайхан Ирхэн Монгол улсын гавьяат багшийн гадар хүртэл энэ сайхан эвлэмийн ханима өмг төшиг сайхан байсан гэдэг саяхан хайлт бүгдээ зөвлөж алгаш баяр хүргэе. Сайн бүгдийг маш баярлалаа. Сангийн дургижлуулан хахан дус найс нөхөд эрхэм ханд найзууд эрхэм шавнар та бүхний хүндэтгэл гардуулгын юм өгдөг юм хүрье.